Сайхан өгтөдөө. Багш нь та нартаа туулган цэрэг гэсэн үлгэрийг за тэнгэр дээрээс уншиж өгөхөөр бэлтлээ. За тэгэхээр хаанхын тэнгэр дээр байна вэ гэвэл багш нь алсын харагч дотроос та нартаа энэхүү сайхан үлгэрийг уншиж өгөх гэж байна. Төрсөн өдрийн минь төргий бэн гэсээр аав нь гялалцсан хайрцагтай бэлэг барьсаар өрөөнд нь орж ирлээ. Бэн сэтгэл догтлон бэлгээ задлав. Тугалган цэргүүд би үүнийг л авахыг хүсч байлаа. Баярлалаа ааваа гэж тэр хашгирчээ. Тугалган цэргүүдийн нэг нь өрөөсөн хөлтөө байлаа. Бэн бүхэл өдөржингөө шин тоглоомоороо тоглон өрөөнөөсөө ч зохиосонгүй. Унтах цаг болоход Бэн нэг хөлтөө цэргээ хаагаад олсонгүй. Санаа зовлтгүй хүү минь маргааш дахиад хаагаарай гэж аав нь хэллээ. Бэнийг унтсан хойгоор нэгэн гайхамшигт үйл явдал болов. Хүүгийн бүх тоглоом нь амилж унтлагын өрөөгөөр нь гүйлтэн шүнжэнгөө хөгжилдөж байлаа. Өрөөсөн хөлт цэрэг эвлүүлдэг тоглоомын ард унсан байв. Цэрэг үндийн босч ирээд нэг хөлнийхөө улмын дээр эргэлдэн гайхан бүжиж байгаа үзэсгэлэнт балетчин охиныг харлаа. Тугалган цэрэг тэр миний хувьд төгс ихнэр болох юм байна гэж бодоод инээмсэглэхэд балетчин ч бас өөдөөс нь харан инээмсэглэлээ. Энэ үед хайрцагт дах хөшүүргэн тоглоом өөрийгөө л хичээ гэж балетчин харамлан өнөөх цэрэг рүү муухай харлаа. Дараа өглөөнд Бэн өнөөх тугалган цэргийг олоод цонхны тавцан дээр тавьсан байв. Одоо л энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэж хорон санаад хөшөөргөн тоглоом бодоод гүнзгий амьсгаа аван тугалган цэрэг рүү үлээж гудамж руу унгав. Яг тэр үед гудамжинд гүйж авсан хоёр хүүгийн нэг нь хараач тугалган цэрэг байна гэж хашгирахад нөгөөх нь түүнийг усан цэрэг болгоё гэж хэлээд инээлээ. Хоёр хүү сонины өөцөөр зав хийгээд дотор нь цэргийг суулгаж муу усны хоолой руу шидчихв. Туулган цэргийн араас дэггүй жалоод хаа түүний явж байгааг хардаа гэж инээлтлээ. Зав харанхуй ихэнх үнэртэй хонгил бохрын хоолойгоор хөвөн явв. Ямар муухай үнэртэй юм бэ гэд цэрэг хамраа дарахад өмнө нь гинт нэгэн аимшигын царайтай амтны сүүдэр тосов. Хормын дотор тарган бохор харах түүн рүү үсэрч ирээд энүүгээр өнгөрхийн тулд надад мөнгө төлөх хэрэгтэй гэж захирангүй хашгирав. Уучлаарай, надад ямар ч мөнгө алга гэж цэрэг мөрөө хавчин хэлээд сонингоор хийсэн завтайгаа бохор мухаа харахны хажуугаар өнгөрөн явлаа. Тэр эвгүй үнэртэй усаар хөвж явахдаа бурхан минь би тэр хөөрхөн бүжигчинг дахиж харах болов уу гэж санаа алдан бодсоор байв. Тугалган цэрэг нэг их удалгүй нарны гэрэлд гарлаа. Зай усны хоолооноос агаар тусан гарч ирээд голын дунд зогсчихов. Цэрэг дөнгөж цэвэр агаар амсгаж байтал жижигхэн завь нь живж эхлэхэн тэрэ. Одоо яадаг билээ гэж бодож ч амжаагүй байтал аврах загас амаа ганцхан ангаагаад л хөөрхий цэргийг залгичихлаа. Цэрэг би энэ загсны гидсэн дотор үрд байх нь дээ гэж зөвхөрөнгөө баран хэлв. Гэвч түүнийг бурхан арайч таг мартчихаагүй байж тугалган цэргийг залгисан загас яг тэр өдрөө загасчны торонд оржээ. Загасчин ямар сайхан загас вэ гэж дуу алдаад зах руу авч одлоо. Гэтэл тэр загсыг нь худалдаж авсан хүн нь хэн байсан гэж? Бэний аав. Тэрээр загсаа гэртээ авчираад задлтал дотор нь өнөөх тугалган цэрэг хөвтөж байх нь тэрэ. Аав нь хүүгийнхаа өрөө рүү яаран гүйж хараач хэн эргээд ирснийг гэж хашгирлаа. Бэнч тугалган цэргээ хараад баярлсан гэж чихтэйхээ. Өнөөх үзэгсэлэнтэй байлаадсан ч тугалган цэргийг дахин харсандаа баяртай байв. Хөшөөргөн тоглоомл ганцаараа маш их уурлаж байлаа. Тэгээд тэр оройноо ил галын дэргэд зогсож байгаа тугалган цэргийг гал руу үлээж эхлэв. Түүнийг нь харсан бүжигчин охин хайрт тугалган цэргээ галд унахгүй тул
хөшүүргэн тоглоом руу байдаг чадлаараа гараад ивэн үлээж гарчээ. Маргааш нь тугуулган цэрэг балетчин охин хоёр алга болсон байв. Бен тэднийг хаасайгүй хайж эцэст нь зунхны үнснээс гэрэлтсэн мөнгөн ялтас жижигхэн тугуулган зүрх оллоо. Хүү тоглоомуудаа яагаад тэнд байсныг ойлгосонгүй. Гэхдээ Бен тэднийг хамтд нь үүрд хадгалсан юм аа. За ингээд үлгэр маань дууслаа. За тэгэхээр энэ үлгэр маань юуны тухай өгүүлж байгаа хүүхдүүдээ? Бен гээд нэг хүүгийн төрс өдөр болоод аав нь хүүдээ тоглоом бэлэг авчирч өгсөн тийм үү? Хүү төрс өдрийнхөө бэлгэнд авсан тоглоомоо задлж үзэл дотроос нь юу гарч ирдэг вүлээ хүүхдүүдээ? Тугуулган цэргүүтэй. Хараач тугуулган цэрэг байна. Би тугуулган цэрэгтэй болохыг хүсэжсэн гэд. Бүгдийг гаргаж ят. Нэг цэрэг нь ямар байдаг вүлээ хүүхдүүдээ? Нэг цэрэг нь нэг хөлтэй байдаг тийм ээ. За тэгээд тэр онцгой нэг цэрэгээ хүү яадаг вүлээ? Муухай байрыг хайдаг вүлээ? Үгүй тийм ээ. Тэр тоглоомдоо ч гэсэн ямар байсан? Дуртай, хайртай байсан. За ингээд хүү цэргүүдээ цонхон дээр игнүүлээ тавьтал нөгөө тугуулган цэргийн нүдэнд юу харагддаг вүлээ? Өрөөсөн хөл дээрээ бүжиглэж байгаа балет жоохон харагддаг тийм ээ. Тэгээд тэрийг өөр шиг нэг хөлтэй юм гэж анхаан дураа цэрэг юу гэж боддог вүлээ? Энэ л надад тохирох төгс ихнэр байна гэж бодоод тэр охинд яадаг вүлээ хүүхдүүдээ? Дурлцдаг тийм ээ. Бэний тоглоомод бүгдөө ямар вүлээ? Ид шидтэй, шүн болохоор яадаг вэ? Амилдаг шүү дээ. За ингээд тугуулган цэрэг маань бүжигчин охиныг хараад дурлаад байжээтэл тэр бүжигчин охины тугуулган цэргээс хэн харамлдаг вүлээ? Хөшүүргэн тоглоом тийм ээ. Хөшүүргэн тоглоом өөрийгөө хичээчигээд. За тэгээд тугуулган цэргийг цонхон дээр тавьсан байхад нь үлээсээр агаад шашаа хашаар унагчдаг штэ тийм ээ. За хашаанд унсан тугуулган цэргийг хоёр хүү олж аваад яадаг вүлээ? Сонингийн цаасаар зав хийгээд тэгээд муу хоолоо усан тавьчихдаг тийм үү? Тэгээ муу хоолоогоор явж байгаад харахтаа тараад харахнаас цаашаа гараад дөнгөж гол дээрээ дамсгал авч итэл тоом загас ирээд ячдаг. Залгичдаг. Гэтэл тэр загас нь тэр өдөртөө загасчинд баригдаад загас чин сайхан том загас баригдлаа гэж зах дээр авчиад зартал хэн авдаг вүлээ хүүхдүүдээ? Бэний аав худалдаад авчдаг тийм ээ. Тэгээ Бэний аав орой хоолоо их гэж загсынхаа гис сотыг цэвэрлэтэл тугуулган цэрэг гараад ирдэг тийм ээ. Тэгээд хүүдээ энийг хараач хүү болохоор нөгөө тугуулган цэрэг алга болчлоогоо гунгалж итэл аав нь ядгаа. Өнөөдрийн худалдаж авсан шинхэн загасныхаа дотроос нөгөө тугуулган цэргийг нь олж өгдөг тийм ээ. За ингээд тугуулган цэрэг маань гэртээ эргээд ирээд хайртай балетчин охиноо дахин харах болоод баярлж итэл хөшүүргэн тоглоом дахиад л түүнийг яадаг вүлээ хүүхдүүдээ? Гал руу түлхэж унах гал үлээгээд байдаг те. Түүнийг харсан балетчин охин ч гэсэн эсрэг талаас нь үлээсэн хідээч яадаг вүлээ? Өглөө Бен хүүхсэртэл балетчин охин тугуулган цэрэг хоёр нь хаач хайгаад яадаггүй байдаггүй штэ тийм ээ. Тэгээд тугуулган цэрэгээ алдчихлаа гэд гунгалжсэн чинь яадаг вүлээ? 100-ын үнсэн дотор гялалцсан тугалга тэгээд яадаггүй зүрх хоёр ээж идэг тийм ээ. Тэгээ энэ хоёр нь яагаад тэн доторг орсныг ойлгоогүй ч гэсэн үүрд хамт яасан гэсэн хадгалах болжээ гэдэг үлгэр маань дууслаа тийм ээ. За тэгэхээр энэ үлгэрээс бид нэр юуг ойлгож авч болохоор энэ хүүхдүүдээ? Тэгэхээр хувиршгүй чин сэтгэл гэдэг бол байдгийм шүү гэдгийг энэ үлгэр бидэнд яаж яах хүүхдүүдээ? Сануулan хэлж өгч जैन тийм ээ. Тэгэхээр үнэн ч хайрын бэлэгдэл олсон тийм үү? Тугуулган цэрэг балетчин охин хоёр маань үүрд ясан хамт байхаар шийдсэн одоо тэр сайхан сэтгэлийг яаж гэнэ энэ үлгэр бидэнд харуулж байна тийм ээ. За тэгэхээр бид нар энэ үлгэрээс юуг суралцахаар байна хүүхдүүдээ? Хор муу санаа хүчтэй ч гэсэн сайхан сэтгэл зөв бодол өргөлж яадаг ахаа ялж байдгаа гэдгийг энэ үлгэр маань яах нь бидэнд сануулan хэлж өгч байна тийм ээ хүүхдүүдээ. Өөрөөр хэлэх юм бол тугуулган цэрэг маань хөшүүргэн тоглоомны эсрэг түүнтэй адилхан хор муу санаа гаргалаа. Үгүй шүү дээ тийм ээ. Тийм байсан учраас санаа зөв бол заяа зөв гихчээр тийм ээ. Гинтийн хагцал үтсэн тугуулган цэрэг маань эргээд хайрт дээр хурж ирээд хамтдаа байх тийм боломж гарч ирлээ штэ тийм ээ. Тийм учраас санаа зөв бол заяа зөв гэдэг сайхан үгийг одоо санагдуулсан энэ сайхан үлгэрээ энэ хөргөж өндөрлөөд
Маргаашийн үлгэрээрээ эргэн уулзъя хүүхдүүдээ. За тэгэхээр алсын харагч дотроос хийсэн бичлэг маань их богинохон байсан учраас багш нь та нартай зориулаад паркийн орчин дах бичлэгээр ингээд үлгэрээ өргөжлүүлээд уншлаа. За нэг нуус дэлгэхэд багш нь өндөөс маш их хайдаг учраас ер нь жоохон салгалалттай бичсэн байгаа шүү. Та нарт мэдэгдсэн үү? За ингээд сайхан амраараа хүүхдүүдээ баяртай.